Оюутлын сонсголд оролцохгүй гэж мэдэгдэж байсан зарим гэрч нар ирж мэдээлэл өглөө. Харбины гэрээг хянан шалгах асуудал гишүүд санал зөрчилсээр байна. UBCAB такси үйлчилгээний компани зоргоороо төлбөр нэмж байна гэж иргэд шүүмжиллээ. Хавдраар онцлогдсон иргэдийн тоо 32 мянгад хүрчээ. Хүнсний хувьсгалын үр дүнг хэлэлцлээ. Оройн зэрэг үзэгчдээ цаг 7:10 Тэнгэрлэлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлэхэд бэлэн боллоо. Сая танилцуулсан болон бусад мэдээллийг одоо үзүүлнэ. Оюутлогоо бүлэг ордын ашиглалт гэрээнд хяналт шалгалт хийх төр хорооны сонсголын сүүлийн өнөөдөр байлаа. За сонсголын өнөөдрийн сэдэв оюутлогоо компани хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь түүнийг олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ холбогдох үр дагавар сэдэвтэй байсан юм а. За төр хорооны 3 дахь өдрийн сонсголт оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг анхлан үзэглэж төслийг хөдлөгсөн ерөнхий сайд асан Санжийн Баяр оролцсон нь энэ өдрийн сонсголын ач холбогдлыг өндөрсгөж байгаа юм а. Сонсголын эхний өдөр буюу даваа гарагт жавхлан шивэ толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцсэн. Сонсголын 2 дахь өдөр буюу лав гарагт хувь нийлүүлэгчдийн гэрээний санхүүжилтийн хүүгийн хувь түүнийг олон улсын зах зээлийн жишгт нийцүүлэн бууруулах талаар авч хэлэлцсэн. Харин оюутлогын гэрээг шалгах төр хорооны сонсголын сүүлийн өдөр буюу өнөөдөр лав гарагийн сэдэв үргэлжилсэн. Ялангуяа өнөөдөр хөрөнгө оруулалтын гэрээгээр Монголын талын 34% эзэмших нь зөв шийдэл байсан уу? Эсвэл амнат болон бусад төрлийн татвараа аваад явах нь илүү үр дүнтэй ашигтай байсан уу гэдэг дээр илүү төвлөрөн хэлэлцлээ. Өнөөгийн зээлийн хүүгийн хүүд хамгаа барж буй явдалд улсын их хурлын 57 дугаар тогтоол хэрхэн нөлөөлөв гэдэг дээр илүү төвлөрөн мэтгэлцсэн гэж хэлж болохоор байна. Та нэгдсэн чуулган дээр оюутлогоо төслөөс хүртэг өгөөж 55-аас 75% хүртэл байна гэж бас чуулганы энэ дээрээс бас ерөнхий сайдын хувьд хэлчихсэн байна. Тэгэхээр та гэрээ байгуулсан тухайн үедээ маллаас өгнөд энийг бас юу гэж дүгнэж байна? Аливаа төслийн гол зүйлд бол өгөөж хэрэг 34%-ийг авалгүй явах юм бол ерөнхийдөө 70 гаруй хувьтай баг 77% байхаар тооцоо гарч ирсэн юм. Миний хэлж байсан үг бол яг энэ цагийн үе юм. Яагаад 34%-тэй бөгөөд хувьгүй гэдгээр хоёр тооцсон юм бэ гэхээр энэ 57 дугаар тогтоолыг тойрж нэлээд ярих ёстой юм болов уу гэж бодож байгаа. Тэгээ энэ 57 дугаар тогтоол дээр бол тэр хүчмөр оюутлогын ордоос бүх татвараа авах замаар нийт ашигын 80 хүртэл авъя гэж хүртэлтэй гэж ярьж ирсэн шүү дээ. Гэрээ бас хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нээлтийн гэрээ эрсдлийг бас тэнцвэртэй хуваарлсан уу? Одоо энэ бас шудраг хуваарлсан уу гэдэг асуултанд бол үгүй гэж хариулна. Тэгэхээр энэ бол ялангуяа хөрөнгө оруулалтын гэрээ бол талуудын үүрэг хариуцлагыг бас маш тэнцвэргүй хуваарлсан. Энд бол Монгол Улсын засгийн газар л үүрэг хүлээсэн байгаа. Тэрнээс оюутлогын компани гэрээний нөгөө талд болж байгаа компани бол үүрэг бараг хүлээгээгүй. Ер нь бол уулуурхайн үйл ажиллагаа явуулнаа л гэдэг заалт байдаг шүү дээ. Тэгээ 34%-аас бүх юм боллоо гэж бас бид нар хэлж болохгүй. Энэ зовлонгуудыг ойлгоод би 2 удаа өөрөө хууль санаачилж орууллаа шүү дээ. 11 онд өснө нэмэгдэх амнат, 15 онд тусгай амнат. Ийм гарцуудыг гаргахгүй манайх нэг ийм яриад байхгүй. Бүтээгдэхүүн хуваах тэрл чухал гэдээ яриад байдаг. Тэр хуулиад тэгвэл оруулах хэрэгтэй шүү. Гаргалгааг нь гаргаж өгч байхгүй. Хуулийн дээр чинь тийм гаргалгаа байхгүй. Одоо бид нар ашигт малтмын хуулиа үзэхээр 5-5, 5-3, 5-4-өөр л зохицуулж байгаа. Ирээ энэ 34-өрөө явсан ч бид нар энэ нөгөө энтритэ хэсгээр те 30% дээрээ тусгай арьяалтын аваад явах боломж нээлттэй байхгүй. Тэрэн дээр нь нэмээд одоо бол ирээ өсний нэмэгдэх арьяалтыг төлдөггүй. Тэрийг энтритэ хэсгээс авах хэрэгтэй байхгүй. Тэхийн бол бид нар бараг 15% амнат авна. Оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн 2009 онд буюу одоогоос
16 жилийн өмнө манайхны хувьд одоо урт хугацаанд хэрэгжих мега төслийн талаар ойлголт таарав. Тэр хэрээр хөрөнгө оруулагч талд буулт хийчихсэн нь одоо баярын өнөөдөр өөрийн амаар хэлсэн үгээр бол батлагдлаа. Улсын хурлын 57 дугаар тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай засгийн газар зүтгэсэн. Оюутлогын гэрээнд гэхээс илүүтэйгээр одоо гэрээний хэрэгжилтийн хяналтад дараагийн засгийн газар одоо хуумгаа хандсан учраас одоо олон сүрэг асуудал үүссэн гэж баяр болон баяр зогтноор өөрсдийн засгийн газараа өмөөрөх хандлагатай бол байсан. Тэдний зүгээс бол 34%-ийг эзэмшихийн оронд амнат болон бусад одоо татварууд аваад явсан бол өдийд одоо Монголын хүртэх өр өгөөж 54-өөс 70 орчим хувийн өсөлттэй байх байсан гэдэг санааг удаа дараа бол онцолж байна. Харин Харвард төгсөгчдийн фракц буюу Батнайрамдал, Болормаа, Солонгоо нарын зүгээс 57 дугаар тогтоолд одоо хамаг буруу жихэд өөрсдөө устдаас хуурай гарах гэж зүтгэх нь бол учир дутагдaltaй гэж одоо шүүмжлэхийн зэрэгцээ. Харин ч дараагийн засгийн газрууд тэр дундаа оюун эрдэнэ засгийн газрын үед одоо энэ баярын үед одоо байгуулсан энэхүү гэрээний баасыг нь цэвэрлэх гэж одоо их ажил хийсэн гэж бол гэдэг санааг бол улаан сайн бол одоо сонсголын үеэр бол хэлж байлаа. Улсын хурлын 57 дугаар тогтоолд оюутлогын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34% байхаар одоо тогтоосгой. За хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид нийцүүлэн байгуулахыг засгийн газар зөвшөөрсгүй. Анхны хөрөнгө оруулалтыг нөхсний дараагаар төрийн эзэмшлийн хувь хэмжээний хэмжээг 50%-аас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх асуудлыг хөрөнгө оруулагчтай бол тохиролцсон шийдвэрлэхийг одоо засгийн газар үүрэг болгосгой гэдэг одоо ийм тогтоолын төслийг бол одоо улсын хурлын тухайн үеийн дарга байсан Дэмбэрлийн гар үсгтэй ийм тогтоол бол гарч байжээ. Төр хорооны сүүлийн өдрийн сонсгол бол одоо ч үргэлжилж байна. Эх 7 хоногийн 5 гарагт манай редакц энэ сэдвээр тусгай тойм нэвтрүүлэг бэлтгэн хүргэх болно. Хэдэн малаас өөр эд хөрөнгөхгүй малчдын амжиргааны баталгааг даах малын индексжүүлсэн даатгалын тухай хуулиуд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл батлагдлаа. За анх 2011 онд нэвтэрсэн энэ даатгалд малчид төдийлөн хамрагдахгүй байгаа нь малын хоригдлын хувь хэмжээг өндөр тогтоосонтой холбоотой гэж тайлбарладаг. За энэ хатуу шалгуурыг уян хатан болгох зохицуулалт энэ удаад орсон байгаа юм. Ингэхдээ аймаг сум бүрт харилцан адилгүй байхаар хувь хэмжээг тогтоожээ. За насаараа өсгөж үржүүлсэн мал сүргээ ганцхан өвлийн зуднаар хэдхэн хоногийн заснаар алж болдгийг жил бүр л хардаг боллоо. За жил ирэх тусам зуудын татамж нэмэгдэж байгаа энэ үед малын индексжүүлсэн даатгалд хамрагдах нь зуудыг гарц багтай даван туулахад нэмэртэй. За тэгвэл 11 жилийн өмнөөс нэвтэрсэн малын индексжүүлсэн даатгалд малчид төдийлөн хамрагдахгүй байгаа нь малын хоригдлын хувь хэмжээ өндөр тогтоосонтой холбоотой юм а. За тодруулах юм бол малчид нөхөн олгорын мөнгө авахын тулд сумын хэмжээнд малын хоригдол 5 ба түүнээс дээш хувьд хүрсэн байх шаардлагыг тавьдаг. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр 5 гэж хатуу тогтоосон тоог нэмэн хасах нэг байхаар тусгажээ. Нөхөө олборыг олгохдоо тухайн сумын нийт хоригдсон малын 6% гэж хуучин байсан. Энэ бол яг амьдрал дээр малчтад бол нөхөө олбор төдийлө очдоггүй байсан. За энийг 5 дээр нэмэх хасах нэг болгож байгаа юм байна. Тэгээ ямар сумдууд нь хичнээн тооны малтай, ямар сумдууд нь хичнээн малчтай сумдууд нь 4 болоод ямар нь 5 болоод ямар нь 6 дээр үлдэх вэ? Хэтэрхий доошо буулгачаар даатгалын компани олдохгүй. Тэр бол ойлгомжтой. Тэгэхээр зэрэг энийг одоо тэр Жимбангийн тааруулна гэдэг шиг яаж одоо зохицуултуудыг хийсэн бэ? 4 болох бол одоо ямар ч бололцоогүй байна гэдэг ийм зүйлийг оруулж ирсэн. Тэгээ бид бол тал талаас нь ярьжгаад 5 дээр нэмж хасах нэг буюу одоо байгаа 6% гэдэг нь бол энэ хувь бол дээшөө 6-аас дээшөө гарах ямар ч бололцоогүй болгоно. Харин доошоогоо ингээд 4, 5 гэд ингээд доошоогоо явна гэд эрх зүйн орчныг нь арай л сайжруулж байгаа нэг юм зүйл байна. Ямар сумдууд нь яаж хамрагдах вэ гэхээр нөгөө хуулийн дээр байгаа 4 үзүүлэлт байгаа.
даатгалд хамрагдсан, хорогдол өдөргээд нэг 4 гол зүйл заалтууд байгаа. Эндээ хамрагдаж чадсан одоо даатгалын хэмжээ, малчин өрхийн тоо, за зүү бус хорогдлын тоо гэд энэ 4 хүчин зүйлийг үндэстэж 4 байх уу 5 байх уу гэдгийг тогтоох ийм зүйл байгаа. За энэхүү босго үзүүлэлт өөрчлөгдснөөр 120 сум 4%, 156 сум 5% байгаа бол үлдсэн 59 сум нь 6% босго үзүүлэлттэй болж байна. За 2011 оноос энэ хууль хэрэгжилж ирсэн үнээс хойш хугацаанд малчтаас 36 тэрбум орчим төгрөгийн даатгалын хураамжийг цуглуулжээ. Харин эргээд 29.4 тэрбум төгрөгийг даатгалын нөхөн төлбөр хэлбэрээр буцаа олгосон байна. За тэр дундаа сүүлийн 3 жилийн хугацаанд буюу 2023 онд 14 мянган малчин өрхөд 4.2 тэрбум төгрөг, 24 онд 22 мянган малчин өрхөд 16.8 тэрбум төгрөгийн нөхөн олгорыг олгосон байна. За хамгийн өндөр дүнтэй буюу 15 сая төгрөгийн нөхөн олгорыг 2023 онд Төв аймгийн Баянзүрх сумын малчин, 2024 онд хамгийн өндөр нөхөн төлбөр болох 86 сая төгрөгийг Сүхбаатар аймгийн Баруун Урт сумын малчин хүлээн авсан хэмээн ажлын хэсгээс мэдээлсэн юм а. За ингээд малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Өнгөрсөн 10 дугаар сарын дундуур Зандан шатрын засгийн газар нууцад авсан офтек гэрээнүүдийг ил болгосон. Ингэснээр хамаг нүүрсний гэрээг хамсан бод группийн талаарх мэдээлэл ил болсон юм а. За харин одоо ил болоогүй үлдсэн ганцхан нүүрсний гэрээ нь оюун эрдэнэ засгийн газрын үед байгуулагдсан харбины гих тодтголтой гэрээ юм а. Хэл холбоотын бүтээн байгуулалттай хамтдаж байгуулагдсан нүүрс худалдан авах энэ гэрээний хүрээнд нүүрсний үнийг хэрхэн яаж тооцсон нь эргэлзээтэй байгаа юм. Үүнийг хянан шалгах төр хороо байгуулах тухай тогтоолын төслийг улсын хурлаар хэлэлцлээ. Биержийн үнээр тухайн үед мэдээж биержийн үн хэд байх нь тустай асуудал. Тэр тухайн тэр үнд нь тохируулж 5% хөнгөлөлтөөр худалдаж болох ийм боломж байсаар атал яагаад ийм тогтмол буюу 50-60 долларын хооронд тогтоочих вэ гэдэг асуудлыг л хянаж шалгах гээд байгаа. За тэгтээ энэний одоо хэн шалгалтын үр дүн бол хэл холболттой бол ямар ч хамаагүй. Төр хороо байгуулж болно. Тэгтээ одоо энэ үн ханшны асуудал ярьж их шиг байна. Тэгэхээр зэрэг анх энэ одоо төмөр замын одоо холболтын асуудлаар энэ харбины гэрээнд миний бие анханасаа оролцсон засгийн газрын гишүүний хувьд бол энийг бид өөрсдөө гуйж байгуулсан. Тэрс хятадын тал одоо холбоё гэж гуугаагүй. Нэгдүгээрт бас бид нар нюансуудаас бодох хэрэгтэй. Одоо энэ хил холболтын асуудлыг бас нуугаад байгаа учраас л нууц одоо байгаа асуудлыг ил болгож ярилцэл гэдэг нэг юм асуудал яригдаад тах шиг байна. Тэгээ энэ сайд сая зам тээврийн сайд бол жоохон хариуцлагагүй юм яриад тах шиг байна. Энэ манай нүүрсийг авъя гэж гуугаагүй гэдэг. Авъя гэж гуугаад хэдэн жил болж байгаа л компани гэж ойлгоод байгаа шүү дээ. Нэрийн хэлгүйгээр. За Цогтоотор гишүүний асуултанд хариулъя. Ер нь бол энэ гэрээг ялангуяа харбины гэрээг бол нуусан юм байхгүй. Энэ харбины гэрээ бол улсын хурлаар 2 удаа орж ирсэн. Манай улсын хурлын гишүүд бүгдээрээ мэдж байгаа. Энд сууж байгаа гишүүд өнөөдөр бүгдээрээ хамт суужгаад баталсан. Тэр үед бол одоо хамтарсан засгийн газар байсан. Одоо арчсан нам манай намын хамтарсан засгийн газар байсан. Эрч соёлын сайд маань бас одоо арчсан намын сайд байсан. Тийм учраас энэ гэрээнд бол одоо ямар нэгэн нууц зүйл байхгүй шүү гэдгийг албан ёсоор хэлье. Сарын 27-нд Улсын хурлын завсарласны дараа эдийн засгийн байнгын хороо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороог хуралдуулж одоо яаралтай юм уу яаж одоо тэр ямар дэгээр хуралдуулсныг би бол мэдэхгүй байна. Хуралдуулж хилцээрийн төслийг оруулж ирсэн байд. Хилцээрийн төсөл тэгээд тэрийг бол батлсан журам нь одоо бас их сонирн байгаа үз. Одоо яалтч байхгүй. Завсарлага автсан хойно биш ээ. Завсарласны дараа энэ юу н хідэн төгрөгөөр ямар үнээр тогтчоо гэдээ асуухад улсын хурлын гишүүд мэдхгүй гэсэн. Ойлголт байгаагүй. Байхчгүй одоо ч байхгүй. Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөтөлбөрийн энэ хэсэгт зарим мэдээллийг гэрэл зургаар үзүүлье.
Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. За такси үйлчилгээ явуулдаг UB-Cab компаниг зоргоороо үнэ нэмэх болсон гэж иргэд шүүмжилж байна. Хүлээлэг, замын төвчрэлд зогссон цаг тутмаар тооцож нэмэлт төлбөр авдаг болсон энэ компани талаарх гомдлууд цахим орчинд тасрахгүй байна. Энэ мэт үйлдэлийг нь ч нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газар үүсгэсэнгүй. UB-Cab дуудлагын такси үйлчилгээний төрлөөс хамаарч 1 км нь 1500-аас 5000 хүртэл үнийн дүнтэй байдаг. Дээр нь нэмээд дуудлага болон хүлээлгийн төлбөр авдаг. Гэтэл жолооч нар нь өөрсдөө ирээгүй байж зорчигчоо өөрөө хүлээсэн мэтээр хүлээлгийн цагаа эхлүүлж нэмэлт төлбөр авах болсон гэлээ. Зүгээр энгийн таксинууд явдаг газар 10,000 төгрөг гардаг байхад UB-Cab суугаа явхад 16,000, 17,000 тэгж гарч байгаа байхгүй. Тэгвэл тэд нар пэйж хуудсан дээр бичсэн болохоор хямдхан 1500 гэсэн мөртлөө бүр хамаагүй үнэтэй явдаг юм байлаа. Тэгэл нөгөө хүлээлтийн төлбөр нь гид гатцах амар өндөр гарцаа идэг. Офицер чулоо хүртэл нэг 20 мөр гарцдаг заримдаа хүлээлттэй нэг 5 минут хүлээхтэл нэг тиймэрхүү л байт. Энгийн таксигаар явахаас илүү UB-Cab-ээр бол 2 дахин илүү үнэтэй байдаг. Локейшн дээр бас өөртөө зарим нь олж ирж чадахгүй шүү дээ. Олоогүй ээжж ирчлээгээ мэдэгдчихсэн шүү дээ. Тэрийг л бас анзаармарлах татжуулж нар. За ер нь тэр мэрийг одоо олиулах хэрэгтэй л үү? Хүлээлгийн төлбөрүүд айгүй үнэтэй л гараад байгаа юм санагддээ шүү дээ. Ер нь бол 2 дахин үнэтэй л байгаа. Ойроо явхад ч гэсэндээ айгүй үнэтэй санагдчих. Нийслэлийн нийтийн тээврийн бодлогын газартаа гэрээтэй 5 дуудлагын такси үйлчилгээний компани байна. Үүний нэг нь UB-Cab Brigade Хоршоо гэх компани юм. Тус компани 48 такси нийтийн тээврийн бодлогын газартаа гэрээ байгуулжээ. Тус гэрээндээ 1 км-ийн үнийг 1500, VIP таксиний үнийг 3000 төгрөг гэж тусгасан байна. Гэтэл UB-Cab компани 1500-аас 5000 хүртэлх мөнгөөр иргэдэд үйлчилж байна. Дээр нь дуудлагын таксиний аппликейшнийг тус гэрээнд заагаагүй байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл UB-Cab дуудлагын такси үйлчилгээний аппликейшн нь ямар ч зөвшөөрөлгүй үйлчилгээ явуулж байгаа гэж хэлж болно. Тийм ч учраас үнэ зоргоороо тогтоож дуудлагын төлбөр, хүлээлгийн төлбөр гэх мэт нэмэлт үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ. Манай дээр гэрээтэй компани гэх юм бол UB-Cab Brigade Хоршоо гэдэг компани бол гэрээтэй байгаа. UB-Cab болохоор такси дуудлага аппликейшн байгаа. Тэгэхээр нийтийн тээврийн үйлчилгээд нийтийн такси үйлчилгээ нь болохоор UB-Cab Brigade, TB сервис, VIP сервис, Star Out тэгээд мөнх такси гэсэн ийм 5 ажлын нэгж байгууллага гэрээтэйгээр ажилладаг. Одоогоор бол гэрээн дээр такси үйлчилгээний нэг төлбөрт километрийн үнэл тусгагдсан байдаг. За тэгээд хүлээлгийн ч юм уу за дуудлагын ч юм уу тэрнтэй холбоотой харилцаа бол гэрээнд зохицуулагдах гэсэн гэрээнд бол тусгасан зүйл байхгүй гэсэн. Анх UB-Cab такси үйлчилгээ гарч эхлэхэд хүмүүс ам сайтай байсан. Бүртгэлгүй таксинаас илүүтэй UB-Cab-ыг ч сонгох болсон. Гэтэл олон мянган үйлчлүүлэгчтэй болсон энэ компани эргээд иргэдийн итгэлийг алдаж эхэлсэн гэдгийг хэлж байлаа. Төсвийн мөнгөөр санхүүждэг байгууллагууд үр дүн гаргаж ажиллах ёстой. Тухайлбал гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл. Энэ зөвлөлд ирэх жил нийслэлээс 70 тэрбум төгрөгийг төсвөлжээ. Харин өнгөрсөн жил 54 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон байгаа юм. За гэхдээ энэ зөвлөлд тэрбумаар нь олгосон мөнгөний үр дүн гарч байгаа юу гэвэл эргэлзээтэй. Учир нь гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилээс 10%-аар өсжээ. Энэ зөвлөл нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төсвөөр санхүүждэг. За эрхчил гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд 35 тэрбум, дүрс бичлэг техник хэрэгсэл мэдээллийн нэгдсэн системийг сайжруулахад нэмэлтээр 35 тэрбум төгрөг. За ингээд нийт 70 тэрбум төгрөгийг энэ зөвлөл зарцуулна. Харин энэ мөнгийг юунд зарцуулдаг вэ? Тухайлбал өнгөрсөн оны нийслэлийн төсвөөс энэ зөвлөл 54 тэрбум төгрөгийг олгосон. Харин энэ санхүүжилтийг хүүхэд өсвөр үеийнхэнд зориулсан эсэ бичлэгийн уралдаан, битгэлцээний тэмцээн, төрийн далбаа мандуулах хэслийн үйл ажиллагаа зэрэгт зарцуулсан гэлээ. Нийслэлийн гэмтрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын аль байна. За энэ жил 25 оны ажлын жилд бол хууль заасан чиглэлийн хүрээнд нийтдээ 4 чиглэлийн хүрээнд 70 ажил арга хэмжээ зохион байгуулалт ажиллаж байна. За соёнгийн урьдчилан чиглэлийн хүрээнд хүүхэд багчууд өсвөр насны хүүхдийг гэмтрэгээс урьдчилан сэргийлэх, гэмтрэгт өртгөөс холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор эх оронч хөтөлбөр гэдэг ажил арга хэмжээ зохион байгууллаа. 10-аас 12 дугаар ангийн ахлах ангийн сурагчдын дунд эх орон сэдвээр эссе бичиж нээлттэй сонгон шалгаруулалт
зохион байгуулсан. Нийт Тэдний хийсэн соён гэгэрүүлэх ажлын хүрээнд гэмт хэргийн гаралт буурах ёстой. Хэрвээ үр дүнтэй бол. За гэтэл зөвхөн нийслэлийн хэмжээнд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо буурсангүй. Харин ч нэмэгдэжээ. За тодорхойлбол өнгөрсөн жилийн үдээд 28 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн бол энэ тоо 10% өсөж 30 мянгад хүрээд байна. За энэ гэмт хэрэг гамшигаас урьсан сэргийлэх чиглэсэн гээд дахиад тусгай хэрэгсэл тоног төхөөрөмж авна гэж хэлж байгаа. Энэ дээр бол 26 онд 5 тэрбум төгрөг нийслэл дангаараа төсвөлсөн байна. Тэгэхээр энэ дээр жишээлбэл бид нар өнгөрсөн 23 оны нийслэлийн төсөв дээр ажиллаж байгаа цагдаа нарт одоо баахан ийм босоогоор ингээд зогсоод явдаг ийм скутеруудыг бол баахан ингээд хангаж исэн хэдэн тэрбум төгрөгөөр аваад хангаж исэн. Тэгээд тэрнийхэн дараагаар цагдаа нар одоо тэрийг нь ашиглаад гол нь гэмтэргийн тоо буурсан үгүй юу гэдэг дээр бас эргэлзээ. Тэгээд ингээ уялдаатай үр ашгуудыг бид нараас тооцох шаардлагатай байгаа харагдаж байгаа. Гэмтэргээс үржилэн сэргийлэх зардал гэдэг юм бол хууль зүйн яамны дэргэд гэмтэргээс үржилэн сэргийлэх зөвлөл гэж байгаад тэр зөвлөлийн зардал бол маш өндөр үйдэг. Гэтэл энд давхар ингээд нийслэл дээр гэмтэргээс үржилэн сэргийлэх зардал 70 тэрбум төгрөгийг жишээлбэл төсвөлсөн байна. Тэгээ манайх чинь нөгөө олон гэмтэрэг илрүүлснээр нь гүйцэтгэлээ үнэлдэг юм уу яа хизээч гэмт хэрэг нь буурдгуу те нэг юм байдалтай байгаад идэг гэх мэтчлэн ийм асуудлууд байна. Тэгээд үндсэндээ бол нийслэлийн засаг даргад нийслэлийн иргэдийн хуралд хандаж хуулийн хэрэгжилтийг хангаач, иргэдийн оролцоог хангаач гэдэг. Эсээ бичүүлж тэмцээн зохион байгуулж цагдаа нарт скутер авч өгснөөр гэмт хэргийн гаралт буурахгүй байгааг бид харлаа. Гэмт хэрэг жилээс жил нэмэгцээр байгаа нь энэ зөвлөлийн ажлын үр дүнг харуулна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн гаралтыг бууруулахад чиглэсэн оновчтой бодлогыг хэрэгжүүлж түүнд тохирсон шийдэл шаардлагатай байна. Өнөөдөр Монгол улсад өдөрт дунджаар 23 хүн хавдраар онцлогдож байна. За өнгөрсөн жил шинээр 8400 хүн хавдраар онцлогдсон гэсэн юм тоо сонсож нийтдээ өнөөдрийн байдлаар 32 мянган хүн энэ өвчнөд тэмцэж байгаа юм. Гэтэл манайд хавдрын ганцхан эмнэлэг бий. За бүр нийт үзлэгийн хүмүүсийн 30% нь хавдар судлалын үндэсний төвд цаг олдохгүй хүлээж байна гэлээ. Ачааллаа дийлэхгүй хэмжээнд хүрсэн улсын эмнэлгийн энэ ачааг хувийн эмнэлгүүд үргэлжлэх болжээ. Хавдрын эмнэлэгт өдөрт 2000 орчим хүн эмчилгээ хийлгэж байна. Хэвтэн эмчлүүлэх тасагт ор олдохгүй учраас өвчтнүүд хүчтэй химийн тариаг суугаагаараа коридорт хийлгэхээс өөр аргагүй байдал үргэлжилсээр байна. Нэг өвчтөн л гэхэд химийн тариаг 14 хоногийн зайтай 2-5 жил хийлгэх шаардлагатай учраас очир дараа ихтэй ачааллтай байдаг байна. Арга буюу хавдрын эмнэлгийн ачааллыг бууруулахын тулд дүүрэг болон аймгийн төвүүдийн эмч нарыг чадахжуулах сургалтанд хамруулсан ч төдийлөн амжилт олоогүй хэллээ. Дүүрэг аймгийн эмнэлгүүд маань тэр шалгууруудыг хангах шаардлага өсөж. Тэгээ тэрний шаардлага нь хангачвал одоо энэ төв дээр хийгээд байгаа нэр эмчилгээнүүдийг хийх боломжтой. Яг нөгөө эмчнэрээ бэлтгээ хэрэгжилж байгаа боловч бас тодорхой шалтгаануудаар хавдар судлалын руугаа чиглэсэн энэ бас төвлөрөл тодорхой байгаа даа. Тэгээ энэ нь бас нэг шалтгаанууд байна. Тодорхой дүүргүүд дээр одоо сүүлийн үеийн хэрэгжилж байгаа бай тархлаа юмуудынх нь бас хомсдлууд бас зэрэг хараад байна. Хавдар судлалын төв хамаг хүчээд ажилласан ч ачааллаа дийлэхгүй байгааг энэ дүрслэлээс харж болно. Иргэд ч цаг олдохгүй учраас хувийн эмнэлгийг зорих болжээ. Тухайлбал Иргэн Баярмаа хавдраар онцлогдоод 2 сар болж байна. Гэтэл улсын эмнэлэгт цаг олдохгүй, эмчилгээ хийлгэж чадахгүй хугацаа алцаар байгаа учраас хувийн эмнэлэг бараадсан тухайгаа хуваалцлаа. Хавдар дээр онцлогдоод одоо яг хавдар дээр бол яг нэг жоохон очор дараад л ихтэй. Тэгээд нөө эм тариан жоохон тасалтаад байдаг гэх юм уу. Тэгээд энд болохоор айгу тэгээд нөгөө ингээд хэвтэд хэлэгчдэг болохоор тэр нэрээ хүчтэй болохоор гэдэг тэр нэг хавштай байдаг. Тэгээд хавдрын эмнэлэг улсын эмнэлэгтэй бол яг нөгөө ингээд өглөө очоод л суугаараа хийлгээл тэгэл гардаг болохоор тэр нь жоохон нуруу уцмуудаа ус хэцүү. Тэгээд энэ эмнэлэг мөн болохоор тэгээд өглөө ингээд эмчилгээгээ хийлгээд тариа хэмээн тариа нийгмийн даатгал бүх юм ингээ авчирчдаг болохоор айгу амар байдаг. Одоо хавдрын эмнэлгээр яваад бараг сар гарan
2 сар явлаа. Тэгээд ерөнхийдөө одоо аюу хоочр дугаар ихтэй байд юм байна. Одоо дараагийн имчилгээ хийхэд аюу цаг хугацаа алдаад одоо жишээлбэл эмчилгээний зөвлөгөөнөөр орсноос хойш имчилгээний цаг товлоод 20 хоногийн дараа цаг байгаа байхгүй. Тэгэнгүүт миний хувьд бол бас цаг алдахгүй тулд одоо бас нэлээд сурвалж байгаа. Тэгээд бас ийм одоо эрүүл мэндийн даатгалаар ихтэй хэмжлүүлжийг яг л хавдрын эмнэлэгтэй адилхан эмнэлэг одоо эмнэлэг байдгийг сонсоод ирсэн. Тэгэл ирээ шууд хэвтээд одоо ингээд эмчилгээнд орох гээд байж байна. Сүүлийн үеийн хавдрын хамгийн үр дүнтэй эмчилгээ болох бай эмчилгээ, дархлаа эмчилгээний 1 сарын зардлал гэхэд 10-аас 20 сая төгрөгийн үнэтэй. Улсаас үүнийг 100% хөнгөлдөг учраас иргэд хавдар судлалын үндэсний төвийг зордгоо. Гэхдээ сүүлийн үед хувийн хэмжлүүд хавдар судлалын үндэсний төвийн ачааг үргэлжлэж хавдрын бүх төрлийн эмчилгээг даатгалаар хөнгөлтөө үзүүлэх болсон гэлээ. Манай эмнэлэг болохоор 2021 оноос хойш ер нь бол хавдрын хийм бай дархлаа эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Даатгалаар 100% өнгөлтөөр үйл 2022 оны 9 сараас ахуулаад манайх даатгалаар үйлчилгээ үзүүлдэг болсон. Тэгээд 22 оноос 25 он хүртэл манай жил ирэх тусан бол үйлчлүүлэгчийн тоо нэмэгдээд ингээ явж байгаа. Сүүлийн байдлаар 2025 оны байдлаар бол хавдрын тусламж үйлчилгээний үзлэгийн тоо бол 30 мянга гарсан явж байгаа. Хавдрын эмчилгээг хийхэд эрсдэлтэй ур чадвар хүний нөөц шаарддаг учраас эмнэлгүүд хийхээс татгалздаг. Үүнээс гадна хувийн хөвшил хавдрын эмчилгээ хийхэд зардал өндөр гэлээ. Энэ оны 9 сарын байдлаар хавдрын бай эмчилгээ, дархлаа эмчилгээнд 26 эмнэлэгт нийт 40 тэрбумыг эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас олгожээ. 6 хувийн эмнэлэг эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөө хавдрын эмчилгээ хийж байна гэлээ. Монгол Улсын ерөнхийлөгч Хүрэлцээхийн санаачилсан хүнсний хувьсгал хөтөлбөрийн тайлан хэлэлцэж үр дүнг танилцууллаа. За энэ хөтөлбөрийн хүрээнд 53 үйлдвэр ашиглалтанд орж 1000 гаруй төрлийн шинэ бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэжээ. За жижиг дунд үйлдвэрлэлүүдийг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох хөтөлбөрт хамрагдсан бизнес эрхлэгчид хүнсний хувьсгалын үр дүнг өнөөдөр хэлэлцсэн юм. Хүнсний хангамж аюулгүй байдал буюу олон нийтэд хүнсний хувьсгал нэрээр танигдсан үндэсний хөдөлгөөн улс орон даяар шатаараатай хэрэгжиж байна. За хөдөлгөөний зорилго нь 19 нэр төрлийн гол хүнсний бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж улмаар экспортыг нэмэгдүүлэх. Энэ хүрээнд үйлдвэрлэл логистик агуулгын систем аюулгүй байдлын стандарт шинжлэгдэж газар тариалангийн бүс нутгуудад шинэ технологи нэвтрүүлэх гарц нэгджээ. Энэ хүнсний хувьсгал энэ үндэсний хөдөлгөөн ингээд 5 жилийн хугацаанд хэрэгжил зогсчих зүйл биш. Бид нар үр дүнгийн бүрэн төгс харах хэрэгтэй байна. Энэ тэгэхээр цаашаа нь үргэлжлээд хүнсний хувьсгал 2 болоод ингээд явах хэрэгтэй. Ард түмнийхээ хэрэгцээг хангахын зэрэгцээ бид нар одоо хүнс экспортлог ус болох хэрэгтэй. Энэ зорилт бодлогыг одоо манай засгийн газар хэрэгжүүлж бодож байна. Хүнс үйлдвэрлэх төр аж ахуйн нэгж иргэдтэй бид нар одоо урт хугацааны хямд хүүтэй эргэлтийн болон хөрөнгө оруулалтын зээлүүдийг бид нар цаашдаа ч гэсэн олох ёстой. Ард иргэд маань бас их оронч худалдан авахч нар байх хэрэгтэй. Тийм ээ? Үндэснийхээ үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг худалдаж авдаг тийм их орноо гэсэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Хөтөлбөрийн маань гол зорилго болсон дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, за экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, за дотоодын хэрэгцээг одоо тийм улам одоо дэмжиж ажиллах, за хууль эрх зүйн хүрээнд мөн одоо дэмжиж ажиллах гэсэн энэ бүх одоо 36 дахь тогтоолд тусгагдсан бүх үйл ажиллагаануудыг одоо бид нар одоо бүх талаар нь дэмжиж байгаа. Энэ хөдөлгөөний хүрээнд хүнс хөнгөн үйлдвэр болон газар тариалангийн салбарт бодлогын дэмжлэг үзүүлэх болсон. За тухайлбал үндэсний хүнс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлтөө зээл татварын урамшуулал холбохоос гадна үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд нөлөө үзүүлжээ. Маш их богино хугацаанд том ажлууд, компаниуд одоо ингээд нөгөө төсөл том ингээд төслүүдийг хийхээр одоо жишээлбэл манайх шиг ийм төслийг хийхин тулд жижиг ингээд шинээр бизнес эрхлэгчүүд хийх ямар ч боломж байхгүй. Тэр их хөрөнгийг босгох ч юм уу ингэх нэлээд хүндрэлтэй байдаг. За хүнсний хувьсгалын хүрээнд болохоор томоохон төслүүд тийг ер нь хурдан хугацаанд хөдөлгөх хөшүүрг болсон болоо гэж харж байна. Зарим компаниуд дээр манай компани дээр ажиглагдж байгаа юм дээр. Бүтээгдэхүүнээ нөө худалдаанд гаргаагүй байхдаа эндээс нөө бид нар одоо яг энэ төслөөс зээл аваад үйлдвэрийн барилгыг барьсан байхгүй. Тэгээд 23 онд үйлдвэрийн барилгыг бариа 24 онд бүтээгдэхүүнүүдээ одоо худалдаанд гаргасан. Тэгээд энэ төсөл хэрэгжснээр бид нар одоо үйлдвэртэй болсон байна. Бас ингээд ийм цаашин бүтээгдэхүүн гаргаж ирж байна. Энэс ийм боломж олгож байгаа болохоор энэ бол үнэхээр хүртээмжтэй сайхан
төсөл хэрэгцээнд нь баяртай байгаа. 2021 оноос хойш хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөр 5 дахь жилийн үрийг инх үзлээ. За хөтөлбөр цаашаа дахин 1 жил үргэлжилнэ. Ингэснээр хүнсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, дотоодын хэрэгцээг тогтвортой хангах үндэсний зорилтод тодорхой хувь нэмэр оруулах боломжтой гэлээ. Үзэгчдээ Тэнгэртлэг цэндэлээр мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд зовх татах мэс засал, нүүрний филер, тарилгууд, өөх соруулах мэс засал зэрэг гоо заслын үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэн. Гэвч эдгээр гоо заслын үйлчилгээнээс улбаатайгаар эрүүл мэндээрээ хохирч байгаа хүмүүс ч мөн орширч байгаа юм а. Тухайлбал Синдрелла эмнэлгээр 2022 онд үйлчлүүлээд хараагаа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэний өмгөөлөгч Минжма энэ хэргийн үйл явцын талаар мэдээлэл өгч энэ төрлийн хагалгаа нь эрсдэл өндөр болохыг олон нийтэд анхаарууллаа. Үйлчлүүлэгч маань бол нөгөө 2022 оны 10 сарын 25 өдөр бол тухайн эмнэлэгт бол үйлчлүүлээд пилер тарилгыг бол сонгож үйлчлүүлээд баруун нүдний бол хараагаа алдсан. За эхний шүүх хурал бол 3 шатаар бол шийдвэрлэгдээд 40 төгөлдөр шийдвэр гарсан. Шүүх цагийн хэмжээнд дээр бол гарсан байгаа. За дараагийн асуудал маань юу үүсэж байгаа гэхээр нөгөө эмнэлэг толгодуулсан бол гомдол гаргацсан байгаа. За энэ асуудал бол яг шалгадаад л явж байгаа юм л шатна. Яг энэ үйлчлэгийг эмэгтэй 5 өнөдөр авах гэж байгаа бол нарийн сайн шалгаж, мэдээллийн сайн хийж, нягт нямбай нэгдүгürt эрсдлээ тооцоолж, эрсдэл нь юу гэдэг юм бэ гэдгийг өөрөө судалж мэдчихэж энэ үйлчлэгүүдийг сонгоорой. За эмнэлгийн зүгээс мэдээж нөгөө анхааруулах үйлснүүд өгдөг. Тэгэхээр тэр анхааруулах санамжин дээр магадгүй ихэнх миний харж үзсэн тэр анхааруулах санамжууд дээр юу гэж яригддаг вэ гэхээр энэ жишээлбэл энэ пилер тарилга ихэд тань хараагүй болох эрсдэл байгаа. Яг бол энэний ард ийм юм судалснууд байгаа ч юм уу те. Ийм бодиттой хүнд шууд ойлгохоор юм хүнд шууд үүсчих боломжтой эрсдлүүдийг нэгдүгээр бол ихэнх тэр миний харж судалсан санамж юунуудад байхгүй байгаа. Тэгээ түүнийг мдээгүй улмаас яг ийм бас эрсдлүүдээс тохиолдож өнөөдөр хүртэл бас ингээд асуудлууд үүсэж явж байгаа. Мэдээ үргэлжилж байна. За манай ард түмний дэвшил хөгжлийн замд урлаг гэдэг томоохон нөлөөлтэй байсан нь гарцаагүй. Монгол улсад дээд боловсралтай соёл урлагийн мэргэжилтэн бэлтгэж байсан дэг сургууль анги танхимуудыг нэгтгэн соёл урлагийн их сургуулийг байгуулсан нь тэртээ 1990 оны үйл явдал юм а. Тэгвэл өнөөдөр соёл урлагийн их сургуулийн эрдэмтэн багш нар өнгөрсөн 35 жилд төлөвшүүлсэн ололт амжилтаа хэлэлцэж цаашдын сургалт судалгааныхаа чиг хандлагын тухайд нухацтайгаар хэлэлцлээ. Энэ онд соёл урлагийн сургууль үүсгэн байгуулагдсны 35 жил, дүрслэх урлагийн академи байгуулагдсны 80 жил, соёлын сургууль байгуулагдсны 60 жил, соёл урлагийн их сургуулийн харьяа, соёл урлаг судлалын хүрээлэн байгуулагдсны түүхт 50 жилийн тэгш тохиож байна. Эдгээр ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Монголын соёл урлагийн боловсрал, судалгаа, инновац, дахин төсөөлөх сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Тус хуралд 38 багш судлаач хамтран 24 илтгэлийг хэлэлцүүлсэн. Ингэхдээ Монголын соёл урлагийн салбарын хөгжилд соёл урлагийн их сургуулийн оруулсан хувь нэмэр, соёл урлагийн салбарын бодлогын хэрэгжилт, эрх зүйн орчны нөхцөл байдал, бүтцийн сургуулиудын дэг сургуулийн уламжлал, шинжилэл, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг сургалт судалгаанд нэвтрүүлэх боломж зэрэг олон чухал асуудлыг хөндөг хэлэлцсэн. За энэ эрдэмтгийн хурлаар бол энэ соёл урлаг гэдэг энэ ойлголтыг бүх нийтэд шинжилгээний үндэстэйгээ түгээн дэлгэрүүлэх. За Монгол улсын хөгжилийн соёл урлаг ямар үүрэгтэй байхын, цаашдаа бид энэ соёл урлаг судлал, соёлын боловсролыг хөгжүүлэх талаар ямархуу хөгжлийн бодлогоо барьж авч явах вэ гэдэг талаар бол за салбарын үе үеийн эрдэмтэд, за салбарын төлөөллүүд, за судлаачдад ингээд хамтдаа хилцэж
За үндсэндээ бид ирээдүгөө дараагийн 30-60 жилийн сайхан замналыг бол ингээд талхайлах зорилготойгоор энэ удаагийн эзэмшлийн үлэг зохион байгуулж байна. Зөвхөн дуулаачийн урлаг гэхэд одоо Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Гонгорын Хайдав багш маань, Монгол улсын хөдөлмөрийн баатар ардын жүжигчин Пүрвдорж багш маань, энэ одоо алтан үеийнхэн маань үүсгэн байгуул. Ололт бол өнөөдөр Монголын дуурийн дуулаачдын нэр төр бие төлөөлөгч нар дэлхийн хэмжээнд хүрээд дэлхийн дуучнаар 2 дахь удаага тодрон шалгарч байх жишээний одоо манай амар төвшингээс өсвөлээд өөрснөө уран бүтээлийн туйрба зогсохгүй дараачийн залгамж үеийг бэлтгэж энэ сургалтыг үүсгэн байгуулад өдөрт одоо 60 гаруй жил болж байгаа. Одоо бас нэгэн төлөөлөл болж яваадаа би бол баяртай байдаг. Манай улс соёлын бүтээлч үйлдвэрлэлд суурилсан эдийн засгийн шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд анхааран ажиллаж байгаа. Тиймээс мэрэгжлийн боловсон хүчинг бэлтгэж байгаа сургалт судалгааны байгууллагууд ч гэсэн энэ зорилттой уялдсан ажлуудыг өрнүүлэх нь нэн чухал болохыг өнөөдрийн хурлаар онцлон хэлэлцсэн юм. Соёл урлагийн их сургууль нь үндэсний чигүүргийнхээ хүрээнд сургалт судалгааны ажлыг шинэлэг байдлаар явуулахаас гадна монголчуудын үндэсний оюун санааны дархлааг бэхжүүлэх, Монголын соёл урлагийг дэлхийн нийтэд таниулах, ингэхдээ соёлын бүтээлч үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгийн шинэ хэлбэрийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарч байгаа юм а. Төрийн шагналт ардын уран зохиолч Сормон Иршийн Дашторвыг говийн өндөр, роман, бууж мурдах хорвоо, өгүүлэлэг, өндөр ээж, саруул талын ерөөл, кино зохиол зэрэг туйрал зүйн бүхий л төрлөөр бичсэн олон зохиол бүтээлээр нь уншигчид таних үзье. Дашторвын Мэндесний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд түүний уран бүтээлийг судлан шинжлэх улсын 2 дугаар уралдааныг зохион байгуулсан төдийгүй шилмэл 10 өгүүлэлгийг нь англи хэлнээр орчуулсан байна. Зохиолч Дашторвыг 1996 онд Монголоос Нобелийн шагналт дэвшүүлэхдээ говийн өндөр романыг нь онцгойлон дурдсан ч уг бүтээл англи хэлээр хэвлэгдэж байгаагүй учраас өрний орных нь танигдаагүй байсныг судлаачид гэлдэг. Энэ мэт шалтгаанаас үүдэн Монголын зохиолуудыг англи хэл зэрэг хөрний хэл рүү аль болох олноор нь орчуулах хэрэгцээ шаардлага нийтлэг ажиглагддаг. Наанд жил Монгол орныг зорин ирэх манай улсын түүх соёлын талаар сонирхон судлагч хэн боловч англи хэлээр Монголын зохиол бүтээлтэй танилцъя гэхэд хичнээн хайгаад ч олох үе ховройдгаа. Тэгэхдээ бас нүүдэлч малчин ардын соёл уламжлалын тухай өгүүлсэн зохиол бүтээлүүдийг гадаад хэлнээр орчуулна гэдэг хэн бүхний санаан зоргоор гүйцээчих тийм амар ажил биш юм. Михо Абиро гэдэг Японы нэг одоо Монгол судлаач эрдэмтэн байдаг. Аавын бууж морт хорвоо гэдэг өгүүлэг байдаг. Тэгээ тэрийг бойлроо орчуулж байгаа нэг хэдэн үг мэдтгүү ойлгохдгүй туслаач гэхээр явж уулцсан. Тэгээд бидэд очиод үзтэл тэр дотор нь өгүүлэмж дотор гарсан тэр үсийн сан дотор байгаа тэр 5-6% бид нар ч бас сайн мэдэхгүй тийм үг байсан. Тухайд зохиолчтой орооны одоо зохиолч Зандра байдаг отоо уулзаж бас дундгавийн зохиолч хүн тэр хүнээс тэр өгнүүдийг утгыг асууж хэлж өгч ирсэн. Ер нь энэ 20 дугаар зууны зохиолчдын бүтээлийг бид нар бас гаргаж явах хэрэгтэй байна. Уран зохиолын хэллэгүүдийг англи хэл дээр ингэж жигдрүүлж хөгжүүлэхэд аюу чухал ач холбогдолтой. Бид нар бол энэ англи төврийг бол 10 өгүүлгийн сонгож орчуулсан байгаа. Тэгээ энийг аль болохоор бид нар бас үе үед бичсэн одоо 50-аад онд бичсэн 60-аад онд 70-аад онд үе үеийнхэн бас зохиолуудаас нь өгүүлгүүдээс нь тэгээд бас сэдвүүдийн бас нэлийн бас бодож жогоод сонгож авсан. Тэгээд энэ 10 өгүүлгийг дэлгэрмаа гэдэг манай нэг сайн орчуулагч бүсгүйгээр ингээд орчуулсан байгаа. Ардын уран зохиолч Дашторвын зохиол бүтээлүүд нь социалист нийгмийн үед Орос, Чех, Словак зэрэг хэлнээр орчуулагдсан байдаг. Харин энэ удаад орчуулагч Дэлгэрмаа түүний шилмэл 10 өгүүлгийг сонгож оосор бүчгүй орчлон нэрээр англи хэлнээр орчуулад байна. Түүнчлэн Дашторвын уран бүтээлийг судлан шинжлэх улсын 2 дугаар уралдаанд 27 судлаач бүтээлээ ирүүлснээс доктор Батсуур Сормон Иршийн Дашторв ба Монгол менталитет судалгааны ажлаараа төрүүлсэн юм. Тэнгэрлэгээс улаан мэдээллийн хөтөлбөрөөр үзүүлээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.